Мэдсэн. За би ч хамгийн түрүүнд болчлоо. Ажлын хэсгийн дарга Номин Чимэг гишүүнээс энийг одоо за хуулийн хулгай гэж хэлэх нь хайшин ажлын хэсгийн хүрээнд ууг нь бол өнгөрсөн хилэлцүүлгийн үед байнгын хорооны дэмжээгүй саналыг босгох буюу яг энэ гендерийн мэдрэмжтэй хууль санаачлагчид өргөн барьсан төсөл дээр яг энэ гендерийн мэдрэмжтэй гендерийн үнэлгээ хийх гэсэн ийм саналыг одоо оруулж ирсэн. Гендерийн эрх гэдэг бол өөрөө хүний эрх мөн. Тэгээд үүнийг уг нь босгох боломж бол яг өнгөрсөн чуулганаар байсан. Тэгээд найруулгаар үүнийг одоо засъя гэж ажлын хэсэг рүүгээ байнгын хороо руугаа эргүүлэн татсан. Тэгээд одоо ямар ч санал өгөх засах боломжгүйгээр гендерийн үнэлгээний хэсгийг бүр хасаад оруулаад ирсэн байна. Одоо ямар ч арга алга. Яагаад одоо энийг гендеринг гэдэг үгийг одоо ингэж их ад үзээд байгаа юм бэ? Би ердөөсөө ойлгохгүй. Олон улсын парламентын хуралд бас та оролцож исэн шиг л санаж байна. Олон улсын парламентын төлөөлөл өчигдөр уржигдөр бас одоо манай Монгол улсад хурал зохион байгуулсан. Олон улсын парламентчдын холбооноос бас манай улсын хурлын өөрийн гендерийн үнэлгээг одоо бас хийсэн. Гендерийн одоо энэ үнэлгээ оролцоогоор бүхий л одоо дэлхийн улс орнуудад хүртэл одоо энэ зөвлөгөөг өгдөг, үнэлдэг. Нүүбийн доктортой хөгжлийн зорилгоодын хүрээнд хүртлийн гендерийн эрхтгч байдлыг хангах гэсэн асуудлууд байгаад байдаг. Гендерийн үндэсний хороо гэж одоо манад бас олон жил үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага 2018 оноос хойш энэ хууль тогтоомжид гендерийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ажил хийж гүйцэтгсэн. Энэ бүхнийг үгүйсгээд ингээд ямар ч өөрчлөх боломжгүйгээр хуулийг оруулаад ирэх юм. Одоо яах вэ? Үнэхээр бухимдаж байна. Засгийн газрын төвшөнд ч гэсэн одоо энэ гендерийн тухай хууль ухралт, том ухралт, хоёрхан эмэгтэй сайдтай. 183 улс орноос одоо бараг 150-60 руугаа орсон. Одоо засгийн газрын бүтэц хийгдсэн байлээ. Бүх яамдын бүтэц цомгтгсан. Газар хилцээний дарга нараа сонгохдоо улсын хурлын гишүүд сайд нар минь гендерийн тухай хуулиа нэг хараараа. Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа мөрддөггүй байгаа асуудлыг яах вэ нэрээ? Гендерийн гэсэн үгийг яагаад ингэж хасч оруулсангүй? Манай Баасан жаргал гишүүн яг наанч нэг газрын зураг барьж байна те. Наад дээр чи одоо байгаа үсттэй. Үнэлгээ. Бүх одоо улс орнуудын парламент дээр нь одоо энэ үнэлгээг нь хийсэн. Гендерийн гэсэн энэ үнэлгээг оруулах боломжтой юу, боломжгүй юу одоо? За, улсын хурлын гишүүн ажлын хэсгийн дарга Номин Чимэг хариулъя. За, Ариун зай гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энийг одоо хуулийн хулгайч гэдэг юм уу байхгүй болгочлоо гэдэг зүйл байхгүй. Яг нь бид нар хууль тогтоомжийн хууль бол суур хууль. Энийг хууль зүйн хувьд дараа нь хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах уу? Хууль зүйн хэм хэмжээ, концепцийн дэс дараа ирэмб юу байх уу гэдэг дээр ажлын хэсэг бол нэлээд одоо анхаарч ажилласан. За, техникийн хувьд бол яг энэ гендерийн мэдрэмжтэй гэдэг үгийг угаасаа хасахаар ажлын хэсгээс санал болгосон байсан. Тэгээ энэ яг одоо 17-гийн 3 гэсэн хэсэгтэй холбоотой л баахан юм зүйл заалтууд хоорондоо одоо зөрчилтэй байж магадгүй зүйл заалтууд өмнөх чуулган дээр босоод чиглэл аваад те дэмжигдээд гээд ингээд явсан. Түүний хүрээнд ажлын хэсгээс энэ 17-гийн 3-ыг бүгдийг шинжилж одоо ажлын хэсгийн зүгээс одоо саналуудаа бас тусгаад ингээд энэ зүйл заалтыг оруулж ирж байгаа. За, гендерийн мэдрэмж гэдэг бол яг хуу гендерийн эрхтгч байдал бол ойлгомжтой. Бид конвенцтэй нэгдээд орсон үндсэн хуулиараа ч гэсэн үүнийг баримталдаг тий. Энийг ч бид нар хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа явж байгаа. Гендерийн эрхтгч байдал буюу хүүсээр ялгуурлан гадуурх гэдэг асуудал бол өөрөө энэ 17-гийн 3-ийн 2 заасан ялгуурлан гадуурхгүй байх гэдэг энэ зүйл заалтандаа орчд юм аа. Тэгээ олон улсын гэрээ конвенцэд хүний эрхийг хязгаарлахдаа ерөөсөө 4 шалгуур байна. Хуульд үндэслэн байна. Зайлшгүй шаардлагатай байна. Пропорtional буюу арга нь тохирсон байна. Гэт энэ одоо зүйл шалгуурууд байд юм.
Тэгээ энэ дотор чи яг энэ гендрийн юм чи өөрөө дотроо ороо явцдаг учраас тусад нь яг уу энэ нөгөө томьёолол гендрийн үндэсний хорооноос гендрийн мэдрэмжтэй байх гэдэг томьёол орж иж байгаа байхгүй юу? Энэ мэдрэмжтэй байх гэдэг чи өөрөө концепцийн хүрээний асуудал. Гендрийн мэдрэмж гэдэг нь нөгөө хүүсээр эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг мөн тэдний хөгжлийн үйл явцад оролцох болон үр шимийг нь хүртэхэд хязгаарлал болж буй хүчин зүйлсийг анхаарч тооцох хүсэл эрмэлзэл мэдлэг чадвар тодорхойлсон ойлголтыг хэлнэ гэж байгаа. Энэ өөрөө хим хэмжээний одоо шалгуур үзүүлэлт гэхээсээ илүү яг хийж байгаа үйл ажиллагаан дээр гарч байгаа үр нөлөөн дээр assessment буюу үнэлгээ хийдэг. За энийг цөмөрөө тэгвэл яаж илүү бас тодтогох ёстой вэ гэд бас харсан. Тэгээ энийг бид нар IPU-гийн тэр гендрийн мэдрэмж гендрийн одоо төслийнхөнтэй ч ярьсан би ч гэсэн энэ чиглэлээр анхаарч ажилладаг хүн. За энэ хуулийг дагаад засгийн газарт энэ хуулийн үнэлгээ аргачлалуудыг шинжлэх хэм чиглэл өгж байгаа. Энэ аргачлал донд хүний эрхийн одоо үнэлгээ хийдэг энэ аргачлал байгаа хууль зүйн яамнаас боловсруулсан. Бид энэ аргачлалаа угаасаа шинжлэх бас нэг цаг болсон. Тэгээ энэ аргачлалын хүрээнд хүний эрхийн аргачлал одоо энэ нөхцөл байдлын үнэлгээ нь ямар байна гэдэг дээр заавал энэ гендрийн мэдрэмж байна уу, гендрийн үнэлгээ маань байна уу гэдгийг оруулж өгөх ёстой маа. Салангат гэхээс энэ өөрөө цогц байж яг энэ төрийн захиргааны байгууллагуудаа энэ маань цогцоор явдаг байх ёстой гэсэн. За, Ариун зай гишүүн нэмж тодруулъя. За миний хувьд бол миний санал өгөх эрхийг одоо хулгайлсан л гэж би бол үзэж байгаа. Яагаад гэвэл би үнэхээр одоо санал өгөөд энэ гендеринг гэдэг үгийг эргүүлэн оруулах боломжгүй болсон байна. Тэгээ одоо яа гэх вэ? Гендеринг гэдэг үгийг, гендерийн тухай хуулийг, гендерийн үндэсний хорооны ажлыг үгүйсгэж байгаа нь бол үнэхээр санаа зовнилж байна. Тэгэхээр энэ гендеринг гэдэг одоо энэ асуудал байх ёсгүй юм бол гендерийн асуудал зүгээр л хүний эрхийн асуудал юм бол гендерийн үндэсний хороог татан буулгаад гендер эрхтгч байдлыг хангах тухай хуулийг одоо хүчингү болгоод тэр хүний эрхийн хороо, хүний эрхийн комисс, хүний эрхийн хуулиндаа тэгээ шингээн үзье. Засгийн газар хоёрхан эмэгтэй сайдтай шийдвэр гаргаж байгаа хүмүүс чинь дандаа эрэгтэй хүмүүс байгаад байна шүү дээ. Гендерийн хуулиач мөрдөхгүй. Улс төрийн намын тухай хуулийг хойшлуулах гэж оролдсон. Улс төрийн намууд одоо удирдах зөвлөл баг хуралдаа 40% одоо эмэгтэйчүүдэд бүрдүүлэх ёстой шүү дээ. Гүйцэтгэх засаглал нь өөрөө хуулиа мөрдөхгүй. Хууль тогтоох байгууллага нь өөрөө ингээд ад. За, намж мэгшүүн нэмж хариулъя. За бид нар өмнөх анхны хилцүүлэг дээр чуулганаар одоо энэ 17-гийн 3 маань сайн зураг гишүүний бүхлээр нь хасах гэдэг санал дэмжигдсэн юм аа. Тэгэхээр яг энэ хууль зүйн техникийн хувьд энэ дэмжигдсэн санал байгаа учраас энийг яаж буцааж авах вэ бүхлээр нь харахаас өөр аргагүй. Тэгэхээр тусад нь одоо юу гэдэг нь гендерийн мэдрэмжийг хасна хасахгүй гэсэн саналын томьёолол орж ирэх боломжгүй болсон. Энэ сая байнгын орон дээр ч гэсэн өчигдөр бид нар бас нэлээд энэ дээр юм болж байгаад яг хууль зүйн техникийн хувьд энэ зөв юм байна гэдэг шийдэл хүрээд ингэж байгаа. Тэгэхээр таны одоо бас эрхийг гэхээсээ илүү яг ийм хууль зүйн техникийн юмдаа дэгдээ баригдаад иймэрхүү саналын томьёол орж ирж байгаа гэдэг хэлмээр байна. Ер нь бол таны хэлж байгааг бас ойлгож байгаа. Бид нар гендерийн одоо эрхтгч байдлын хуулийн хэрэгжилтийн намар угаасаа хугацаагаараа хууль зүйн байнгын ороо нийгмийн бодлогын байнгын ороо хамтарч хэлсэн. Энэ дээр бид нар бас засгийн газарт хүчтэй чиглэл өгтөө хуулийн хэрэгжилтэд хангуулах тал дээр бас хамтран ажиллахад бол бэлэн байгаа гэдгийг хэлмээр байна.